За сайн байцгаана уу? Бичлэг хийлгүү аваа одож та нараа хүлээлгсэн гэдэгт итгэлтэй байна. Одооноос бид бичлэгээ тоош тааруулаад явах болно. Хэллэггүй бичлэгэндээ орцгоё. Энэ амьдралдаа бүхнийг захирах болно гэдэг нэртэй манхайг өнөөдрөөр ярих боллоо. Энэхүү манхайн нэгэн охин сүрч буй гэр бүлийг харж буйгаар эхэлнэ. Энэхүү гэр бүл нь ямар гэр бүл вэ гэвэл тухайн үеийн хамгийн хүчрхэг гэр бүл болох Ломбарди гэр бүл. Ломбарди гэдэг нь дэлхийн мод гэсэн утгатай нэр юм аа. Тэд тухайн үедээ хамгийн их хөрөнгийг цуглуулж, дайн талааны түүхэнд өөрийгөө тэмдэглүүлж, соёл урлагийг ивент итгэж, бүхнийг захирагч тийм л агуу гэр бүл байсан болоо. Тэд өөрсдийн тэтгэлгийн сангаар дамжуулан авьяастай хүүхдүүдийг илрүүлж, өөрсдийн доор авч, ивент итгэснээр ирээдүйн төрийн өндөр албан шалтнуудыг бэлддэг байжээ. Ингэснээр тэд өөрсдийн хүчээ улам тэлдэг байсан ч нэг л өдөр хааны тушаалаар тэрийг цуцлан боцон татан буулгалаа. Ингэснээр тэр гэр бүлийн уналд ирсэн мөлгөө. Эргээд гол үйл явдалтай оръё. Нөгөө харц уусан охин чинь уурлаад 2хан жилийн дотор сүрүүлчлээ гэж юу гэд орлоо сууж байна. Яагаад вэ гэвэл энэ ч гэсэн Ломбарди. Ломбарди гэр бүлд энэ 3 дахь хүүгийнх нь охин болонд мэндэлсэн мөлий. Нөгөө хүчрэх гэр бүл төрснөөр өөрийгөө алтан албаг зоо шөрлөө гэж бодтол. Энэ маш том мэндэрл байлаа. Учир нь түүний ээж нь дорд гаралтай нүүдэлчин байсан юм. Тэгээч болоогүй Аняг төрүүлэхдээ ээж нь төрхийн өндөрлөөр өөд болжээ. Аав нь түүнд үнэхээр айртай байсан ч тэдний гэр бүлийнхэн түүнийг гадуурхаж байлаа. Гэсэн ч түүний өвөө нь түүнд Ломбарди хэмээх овгийг өвлүүлэхээр боллоо. Ингэснээр тэр өөрийн Ломбарди гэдэг овгоор овоглож чадах чадвартай болсон юм. Гэвч хувь заяа бүгд түүний эсрэг байжээ. Аав нь 11 насныхан төрсөн өдрөөр өөд болов. Ингэснээр тэр гэр бүлдээ хаягдж өнчин өрөөсөн өсгөөсөөр сонголтгүй боллоо. Түүний ганц хийж чадах зүйл нь ном уншиж өөрийгөө боловсруулах байлаа. Тэр өөрийгөө хөгжүүлэн хичээсээр 15 наснда гэхэд гэр бүлийнхээ асуудалд оролцож чадхаар боллоо. Иймэрхүү маягаар тэр гэр бүлийн асуудал жоохон оролцож өөрийн хувь нэмрээ үзүүлж эхэллээ. Ингэснээр тэр 18 наснаас эхлэж Ломбардын гэр бүлийг бүрэн хариуцж эхлэв. Иймэрхүү маягаар баг багаар гэр бүлдээ өөрийн үүрэг оролцоог нэмэгдүүлсээр нэг мэтгэл 19 настайдаа өвчтөе өвгийнхөө үүргийг гүйцэтгэх чадвартай болон үүрэг гүйцэтгэж эхэллээ. Яагаад манай хүн өөрөө ингэж ажлыг хийгээд яваад байгаа вэ гэвэл хиндэж хэрэггүй аав ах нар юу ч хийж чаддгүй үеэл дүүнрээсээ болоод гэр бүлийн тэргүүн болох өвөө нь Аняг дуудаж ирээд "Хэрвээ чамайг ийм чадварлаг гэдгийг мэдсэн байсан бол би эртхэн л чамайг гэр бүлийн тэргүүн болох байлаа" гэхэд Аня "Юу гэж дээ, би ч бодож шүү дээ. Миний ээж зарц гаралтай. Тийм байхад яаж гэр бүлийн тэргүүн болох вэ?" Өвөө нь "Тийм бишээ. Чи Ломбарди үсттэй. Ломбарди гэдэг бол чиний цусан доо. Чиний нөгөө тал ямар байх хамаагүй. Ломбарди гэдэг цуцлах гэж байгаа. Энэ өгнөө Ломбарди гэр бүлийн төлөө чадах бүхнээ хийхэд хангалттай байсан. Ломбарди гэр бүлд хайртай байсан. Гэхдээ өвөөнөөд болсноор хиндэж хэрэггүй авга ах нь гэр бүлийн тэргүүнийг суудлыг аваад Аня гэрээс өглөө. Аня авга ахтай хэлж "Гойж байна. Миний Ломбарди нэрийг авч хийж болно. Гэхдээ энэ гэр бүлийн төлөө намайг ажилуулж өгөөч. Би тэдэнд хэрэгтэй. Энэ эцсээ хүртэл энд байр суурья мэдэхгүй шүү. Дахиж ирнэ гэж бодоод ч хэрэггүй" гэж хэлээд авга ахаа өгч гаргалаа. Үнэн голоос хамгийн их хайрладаг ганц гэр бүлийнхаа төлөө санаа зовон байсан ч 2 жил гэрээсээ гадуур ажил төрөл хийж явсаар буцаж иртэл гэр бүлийн сүрлийн байдалтай огтжээ. Аня уушин газар орон халбах бие уунга. 2 дугаар ангууг сонгох нь зөв гэж бүр мэдээд байсан юм аа. Тэдэнд нүд байсан бол мэдэх байсан. Зугаац ингээл хөөс мөрөөдөө тоглоом дуртай 1 дугаар анхуугаас илүү 2 дугаар анхуу залгамжлагч болно гэдгийг бүр мэдэх ёстой байсан. 2 дугаар анхуу Triz Branch нэрийн яг юу зөв хэлж байгаа эсгээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ үйлчлэгчийн хүүхдтэй байсан. Тийм болохоор Ортон таяар түүнийг гадуурхдаг байсан. Гэхдээ тэр эхтэмж явсныхаа дараагаар хамгийн шилдэг, хамгийн сайн төгсөгч гэдгийг мэдэж тэнцэнэ өөрсдийн гэсэн бүлэглэлтэй болж улс төрийн тавцанд өөрөө иргэд судалдаггүй рүүчтэй орж ирсэн байдаг байгаа. Тэгээ гол үйл явдалтай босч оръё. Ломбарди яагаад сүнсэн бэ гэвэл их амархан тэд нар 1-р анхуг дэмжсэн. Үүнээс болоод тэд нар эзэн хаан өгснээ дараагаар 2-р унтаач хаан ширийг залгамжилснаар Ломбарди гэр бүлийг юу ч хүнсэн дургуулсан байдаг байгаа. Ингэн бодож сууж байгаад маргааш өглөө нь ажилтайгаа санаад гарч явлаа. Гарч явахдаа муу тэнэг малнууд, муу молгоо навшнууд, нүгэлтэй юмнууд мянган жилийн түүхтэй овгийг минь сүрүүлчлээ гэж бодоод байж итэл гинт тэр морин дариулаад өөд болноо. Өнөөдөр сонирхуулахад манай хүн чинь өмнөх амьдралдаа солонгост байж байгаа дашааны машин дариулаад өөд болж исэн байхгүй. Тэгээд энэ ертөнцид төрөөд ирж исэн. Манай хүн нүдэ нэгээс эртэл гинт диваажинд байна уу? Би хаана байна? Аатайгаа уулзчлаа гэд бодоод байжсэн. Манай тий өөрийн мэдлэгээ ааваа гэд дуудсан чинь яасан бэ тий дууд гайхаа. Манай хүн гинт л хоп хөдөлсөрч босоо. Би саяхан л морин дариулаад унтчаа үсттэй.
Ягаад гин сэрч юу? Тэ чи зүгээр үү? Гинт турсан чинь тод болж орж ирлээ. Энэ мөчин мань хүн цаг хугацаагаар ухарсан болж тараад байгаа юм л да. Манай хүн амар богино хугацаанд гэлс ойлгоод аваа би өрөөлөгөө явчаад ирж болох уу гэж. Тэгээ би хамт явах уу? Үгүй би өөрөө явж чадна гээл гараад гүөхтэй. Намын сан л харлаа. Намын сан нөөрөө өмнө намын сангийн эрхлэгч байсан болохоор намайг солихоос өмнөх үйл яв. Тэгэхээр энэ олон жилийн өмнөх л болж та. Яг хизээ гэдгээ одоо өрөөндөө очиж гэлс мэдээ. Хаалгаар гараад өөрийнхөө өрөөг хайсаар нэг юм өрөөнд орлоо. Ороод хамгийн түрүүн толинд өөрийгөө хартал. Би яагаад юм жижигхэн байгаа юм бэ гэж гайхаад харлаа. Учир нь манай хүн яг өөрийгөө хэдэн настай гэдгийг ойлгохгүй байгаа. Тэгээ гайхаад харж итэл өөрийнхөө өвдгийг дэлгээд орлаа. Учир нь манай хүн 8 настайдаа бүдэрч өнөөд өвдгөө яз авцсан юм байлээ. Тэгээд тэрнээсээ өөрийгөө хараад би ямар тааш 8 нас хүрээгүй мэн гэдгийг ойлгож авч байгаамаа. Ингэснээр 11 нас хүрэхээс өмнө аавыгаа аврах төлөвлөгөө боловсруулна. Ягаад гэвэл аавыг нь өгснээс 3 жилийн дараагаар эмчилгээнд илэрсэн байдаг юм аа. Нэрээ та нарт нэг сонирхолж хэлэхэд би ягаад анх Аня гэж байгаа дараа нь Тя гэдгийгсэн бэ гэвэл энэ анх аав нь амьд байхдаа тэр Френтия гэдэг нэртэй байсан. Дараа нь өөд болсныхан дараагаар өөрийнхөө нэрийг Аня гэж бусдад танигдуулахаргүй болгож сольсон байдаг юм аав ах нарыгаа шахалтаас болоод. Тэгээд одоогийн байдлаар хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нэг бол нэгт аавыгаа аврах, хоёрт виз буюу том аваагыгаа гэр бүлийн түргэн болохыг зогсоох. Ягаад гэвэл визийн эхнэр нь ханхүүгийн ээж буюу хатны хоёр дахь үеэлнэ. Тийм болохоор Ломбарди гэрүүл нэгдүгээр ханхүүг дэмжсэн. Тэрнээс болоод гэр бүлийн сүрсэн болохоор яаж игээ тамаагүй визийг гэр бүлийн түргэн болгохыг хориглох. Өөрөө гэр бүлийн түргэн болж гэр бүлээ удирдан залахыг ер нь бол шийдгээ. Том авгаах нь нэгт молгоо дээрээс гадна эхнэрийнхээ бүр ингээд атганд орцсон. Эхнэр нь юу хий гэвэл тэрийг нь л хийдэг нэг тийм утсан үгэлтэй шиг болцсон. Өөрөө олонгууд нь тийм бие даан шийдвэр гаргах чадваргүй нэг тийм хүү. Ер нь бол молгоо байгаад байвал яг л тийм зам руу шилждэг. Яг тийм л болохоор гэр бүлийн сүрнэ гэдэг ойлгоод байгаа болохоор манай Тя эхлээд 2 дугаар ханхүү хүч дорой байгаа дээр нь далентуулаад найзлаад авъя. Тэгээ найзлаад авсныгаа дараагаар өөрөө гэр бүлийн тэргүүн болоод тэгээ 2 дугаар ханхүү угаасаа эзэн хаан болох нь тодорхой. Тэгэхээр тэр үед дотн харилцаатай байна гэдэг бол өөрийн гэр бүлийн карьер болон өөрийг нь гэр бүл цаашаа хөгжин дэвшигт амар давуу талтай маа гэдэг ойлгоод тэгээд тийм комбинат ер нь боловсруулаад ер нь цаашаа явъя гэж бодож байгаа. Тэгээд хамгийн түрүүнд энийг хийх зүйл нь юу вэ гэвэл өвөөгөө таалалд орох. Өвөөгийн таалалд орно гэдэг нь гэр бүлийн дараагийн тэргүүн болгоход илүү ойртно гэсэн. Тийм болохоор мань хүн номын сан ороод Брочилд гэдэг нэг өвөөтэй таарна. Тэр нь бол номын сан ч өмнө нь амар алдартай автимч байсан. Тэр үнээс нэг ном зээлж авна. Энэ ном одоохондоо нэг маш жижиг үйл явдал юмч харагдаж байгаа бол ирээдүйд айгүй том юмны зангилаа болгоод юм тус олно гэж бодсон чинь гүү манай хүн гэрээсээ өгдөөж явж их үедээ нэг номыг амар хайж исэн. Тэгээд өмнөдийн хүмүүсийн нэртэй ном. Тэгээд таанаас яасан олдоогүй. Тэгсэн чинь гэр бүлтнээс ингээд дараагаар нь олж мэддэг. Манай хүн ч номын санж байсан шүү дээ. Тэгээд дараа номоо аваад өвөөгийнхөө өрөөлөө яваад өвөөгөө харж ирэхүүлээ ингээд цонхны тавцан дээр суугаа номоо эргүүлээд байжтэл нөх хиндэж хэрэггүй хоёр үеэл гэдэг. Өөрийг нь банк дээрлэхэд байдаг хоёр үеэл нь гараад ирнэ. Энэ удаа манай хүн чи юугээл өмнөх шигээ дээрлэхүүлээд байх хэвээр. Ана үзий талыг л шууд зодоо өгөл. Ууг нь манай хүн анхандаа айгуугаа бие барих гэж үзсэн юм аа. Хил амаараа нөгөө эдэг дааш нэгээл. Би 7 настай байхад та нар 11 настай байж надлуу ингэж дээр тэгч юу гэсэн үг юм бэ гэл. Тэгс нөгөөдөл нь хагас тусдан мост. Тэгэхээр энэ арчаагүй юмд та нар л арчаагүй болохоор тэгж байгаа шүү дээ. Тэгэж нөгөө том аавгахыг нь хүүхэд нь шууд гар далаад байна. Тэгээл манай хүн чихэн тустай нотгон да. Өмнө бодож исэн тэр их харуулсал гоныг те нөгөө хүнд үзий хадалтаа бүгдийн шингээж байгаа л номоороо өстө бэлэг нүдэд цодоол. Тэгч гинт зохиод эхэлж ийсэн чи хаалга онгоогоол авуу гах нар бол аав нь өвөө нэг гараад ирээд гайхдаг. Өмнө дандаа нэг Тя зодуулаад харагч идэг байсан бол энэ удаа Тя бүгдийн зодчихоор хүмүүс гайхах нь аргагүй л те. Энийг нь харсан аав нь гэлс гүйж очоод Тя чи гимтцэн үү гээл. Тэгсэн чи нөгөө нэг визийн хүүн болонгууд ааваа тэр намайг зодочлоо гээл очоод цаана ойлаа. Тэр манай Тя ч юм бол аргагүй том хүн гэсэндээ аавыгаа зүгээр дараал тэврээл. Тэгс чи нөгөөдх нь том аах нь үеч хүргүй амтаа гэл. Тэгээд өвөө нь гэсэн чи хажуунаас нь болцгоо. Яг ямар учиртай болоо тийм болов. Надад хэл гэсэн чи нөгөө нэг визийн хүүн хүүгийн дагалдаж яваад байсан нөгөө үеэл нь юм хэлэх гээл тэрнээс нь асуух гал байсан чинь визийн хүү нас өөдөөс нь тэр хагас тусад намайг зодсон тэр намаараа зодсон тасралтгүй зөгсөн гээл. Тэгээ ээжтэл өвөө нь та яг өмнөний хэл чи энд байсан өөр нэг гэрч чи энерги өөрөө үдүүлсэн чи тэрийг гэлс өөрөө гэл. Та бод дотроо бод. Өмнөх би байсан бол айсандаа нэг ч үг дуурч чадахгүй байсан. Цухтаад алга болох байсан. Харин энэ удаа бол би өөр. Би зоригтойгоор хэлнэ. Би ямарч буруугүй гэд хэлтэл виз. Чи моноош миний хүүгийн болгочоод шааш тэгж хэлж чадчихэна. Өвөн сонсоод виз гэд бүдүүн хоолоогоор хэлэхэд аава тэр гээл. Тэр ааваас их айдаг юм шиг байгаа. Манай виз. Тэгээ дотроо бодоод мань Тя. Зүгээрээ аава хүлээж бай. Би өөрийгөө нотлох болно. Би
Тэд нар намайг хагас туссан гэж дагуулсан. Тэгтэл өвөө нь энээс бол зогсон гэж үү? Үгүй ээ. Би тэрнээс бол зодог. Бас намайг доод зиндааны амтан гэж хэлээд харц гаралтай хүмүүсээр амьдардаг газар руу яв гэж талд ор гэж хэлсэн. Тийм болохоор Белексар руу гар далаагаа юу. Үгүй ээ. Намайг Ломбарди биш гэж хэлсэн болохоор би зогссон. Би харц гаралтай хүний охин мөн. Би ээжээсээ ч ичихгүй. Хэдий би ботож хүүхдч гэсэн Ломбарди гэдэг охтой. Ломбарди мөн. Хинч намайг Ломбард биш гэх хэрэггүй. Тиймээс би Ломбарди нэрийг өндөр төргөж явдаг. Тэгэхээр доод зиндааны гаралтай гэдгээс болоод биш. Чамайг Ломбарди биш гэсэн болохоор ч идэгсэн үү? Тийм ээ. Би таны хууль ёсны ач хүн. Өвдөх чи өвдөхгүй байна уу? Тийм ээ, мэдээж өвдөж байна. Гэхдээ чи уйланхайгээ үздэй. Чамайг байнга л уйлдаг гэж сонссон. Би уйлна. Би өрөөндөө орсныгоо дараагаар уйл. Хэлэх гэсэн зүйлээ хэлсний дараагаар уйл. Гэтэд гаалаах ингээд аавна. Би гэс тяг имжлүүлчихэд ирий. Байж. Мэдээж аваад яв. Түр байж бай. Яг номоо мартахч шít. Наад ном чинь өөрөө зөөлж авсан ном уу? Тийм ээ. Уучлаарай би сая энэ нүгээр арай л ширүү номонд андчлаа. Юу гэхээр номоор хүн зодох хэвээр биш, унших хэвээр. Энэ л миний ганц буруу байсан байна. Чи саяхан өөрийгөө ямар ч буруугүй гэж. Тийм ээ. Би ганц буруу нь энэ л байсан. Гэхдээ буруу зүйл хийснээ мэдсэн бол хариуцлагаа бас хүлээх ёстой. Тэр ч бас зөв л дөө. За чи шаашаа яв. Хүлээгээр аава. Энийг ингээд өнгөрөх гэж үү? Френтия манай гэр бүлийн ууган ач болох Белексарыг шиг ийм болгоцсон байна. Хариуг нь төлөх ёстой. Виз чи миний шийдвэрийг үүсгээд байна уу? Үгүй аав. Би таны шийдвэрийг хизээж үүсэхгүй. Манай тя дотроо энэ тэнийг ийм нөхцөл байдлыг ойлгож чадахгүй. Ста манай гарш. Гэж бодон дотроо жуумалцсан суулаа. Гэтлээ болсон. Бүгдээрээ явцгаа. Яг явахын алдад виз гаалаахан л ойрлоод. Чи гэлээс чи гаалаахаа өдөөсөн. Аав хэлсэн шүү дээ. Тиймээс уушлалт хүсэж байна. Гэхдээ эхлээд явах хэрэгтэй байна. Бас ахаа чи хүүхдийн хоорондын маргаанд оролцох гээд байгаа юм биш үү? Яагаад ингэж хэлсэн бэ гэвэл өмнө нь таг виз ингэ байнга дэрлэгдэг байхад хүүхдүүдийн хооронд болсон зүйл жижиг маргааныг яагаад ингэ томчууд оролцох хэвтэй гэж гээд виз дандаа тэгж ярьдаг байсан байгаа. Тэг гаалахан таг дагууллаа дэмжтэр очиод үзүүллээ. Яна энэ сорив болчихгүй байгаа. Энэ сорив болохгүй. Гэхдээ сая унахта гараа тулаад унчжээ. Тийм болохоор гар нь жоохон хавдсан байж магадгүй. Тэрнээс ш зүгээрээ би нэг эмгний жор өчөөд өгөө. Манай хүнж дотроо одоо сая унахтаач гараа жоох эвгүй болох ч юу гэж бодоол. Эмч чудлгүй явлаа. Эмч явсны дараагаар гаалаахан охинтойгоо ярьлаа. Над яага хэлээгүй юм бэ? Тэд нар яагаад ч чамайг дээрлэгдэг байсныг надад хэлсэнгүү. Хэрвээ намайг ярил илүү их цохино гэсэн юм. Мосоо үгүй амтд миний охиныг яаж тэгж чадчихна? Зүгээрээ өнөөдөртөө сайн цадсан. Би хариугаа янз явс. Энэ бүх хугацаанд төвчж байсан гэж юу? Миний охин ч мөн дөө. Миний амьдрал дээр хамгийн их хайртай хүн бол та. Би ч гэсэн. Миний хамгийн хайртай хүн бол миний охин. Хоёулаа урт утаан сайхан амьдрнаа. Тэгээ аав энэ үгний утгыг ойлгохгүй байж магадгүй. Хизээч мэдэх. Учир нь тэр дэмий өгөхгүй. Энэ амьдрал би дахиж аавыг алдахгүй. Тэгж байгаад манай хүн төлөвлөгөөнд орноо. Хичнээн тэнэг өрөвдөлтөй ч гэсэн визийн өрөөлийн дараагийн тэргүүн болох таа бол. Учир нь тэр уугангүй. Харин манай аав ном уншихаас өөр юм мэддэггүй. Ном унших л түүний жаргал байдаг. Тиймээс аав дараагийн тэргүүн болно ч гэдэг бас хэцүү. Надад 5 тулах асуудлуу зөндөө байна. Бага байхгүй нь мэдэгдэхгүй 3 дахь хүү болох миний аав. Дээр нь би хагас тусдан бүр охин гэж бодоо сууж идэл. Гаалахан. Миний охин ямар ном уншиж байгаа юм бэ? Тэр чамд таалагдж гин үү? Тийм ээ, үнэхээр гоё юм. Түүн дээр одоохондоо жоохон ойрхон байна да. Өмнөх амьдралд өвөө гэр бүлийн ажил хэргийг альч хүүхдтэй өгч чадахгүй байсан. Цэг хүртэл өөрөө зохицуулсараад хамаг биеийн муудсаар өвдсөн. Тийм болохоос өмнө аль болох хавьяас чадвараа түүнд харуулах хэрэгтэй. Гэхдээ би бутаж хүүхд. Дээр нэмээд охин. Энэ ч өстө бүтэхгүй даваа мэтэл хол байна да. Би дараагийн тэргүүн болсон ч хэлээ энэ бүхэн намайг доош нь татна. Гэхдээ надад боломж бий. Хоёрдугаар ханхуу одоо жоохон баг. Дээр нь айгүйх тамлуулж байгаа. Энэ үед нь жоохон тусалцаа үзүүлчихвэл ирээдүйн улс төрийн асар том дэмжигчтэй боллоо л гэсэн. Учир нь дараагийн хаан бол хоёрдугаар анхуу гэдгийг ганц мэдж байгаа хүн бол би. Тэгээд бас хоёрдугаар анхуг аль болох хялбар замаар бусаас залхамжлах анхуу болгоё гэвэл чадах чинээгээрээ түнд тусламж дэмжлэг илгээх хэрэгтэй. Гэхдээ одоохондоо надад тийм боломж байх. Нэрээ одоо хоёрдугаар анхуугийн ээж өгдөг үлээ. Хатан эмч дуудаагүйгээс болоод яг одоо энэ үеэр хоёрдугаар анхуугийн ээж өгöd болж байгаа. Дээр нэмээд хоёрдугаар анхуу одоо өвчтэй. Ямар өвчтэй гэдгийг хатан хав дараад нуусан байхыг бодоход хоёрдугаар анхууж чанга зэлэг байх нэ. Тэр хүүгүүд өдөр хоногоо ганцаараа өнгөрүүлж байхад шууд очиод түүнтэй уулзмаар байвч. Ломбарди гэр бүлийн хүүхдүүд 11 нас хүрэхээс өмнө гадуур гарч болдоггүй юм байна лээ л дээ. Тэрнээс болоод гарч чадахгүй. Тийм болохоор ханхуудаа уулзаж чадахгүй. Гэхдээ гүнгийн зөвшөөрлөөр бол гарах боломжтой байдаг. Гэхдээ тэр нь айгүй тийм ховорхон тохиолдол. Тийм болохоор бас гарна гэдэг бас худлаа байж магадгүй. Гэ байж итэл гинт гаднаас хүн орж ирнэ. Энэ хэн байсан бэ гэвэл Килверен. Би сайн мэдэхгүй байж магадгүй. Ямар ч чинь багш нь заяа. Нийт бүх Ломбарди гэр бүлийн хүүхдүүдэд бүгдэнд нь хичээл заадаг багш байгаа.
айгүй өндөр мэдлэгтэй тухайн үеийнхээ ярил доктор профессор нөлөө гэсэн үг. Тэг яаж яваад энд хүрээд ирсэн бэ гэвэл өөрийнх нь ном уншиж барьж явж байгааг өвөө нь харцсан. Тэг өвөө нь Келверад хэлээд Келвера нөгөөдхийн харангуйтаа за тэгвэл би наад гэж шалгаад ирье. Хэрвээ нэрнгээсээ миний таны хэлсэн шиг ухаантай байх юм бол би цаашд нь хичээл заая гэд тийм тохиолдолд өрдөг байгаа. Тэгээд өвөөгийнх нь тухай нэг түүхээр нь тэгээд өвөө нь бодлонгуудаа анх Френтиагийн ээжийг яаж харж исэн тухай Келвер нь ярина. Тэгээд тэр нь болгонгуудаа ээж нь болгон нүүдэлчин гаралтай үнэхээр үзэсгэлэнтэй байсан ч түүнээс өөр онцгийн зүйл юу ч байгаагүй. Миний хүүд бол тийм л байсан. Миний хүүгийн сэтгэлийг үнэхээр их татсан. Тийм шалтгаанаас болоод би тэр хүүхдэд дэх анхаараагүй. Гэтэл түүнээс төрсэн охин нь яаж ч харсан нэг энгийн хүүхэд болягаач биш. Тиймээс би түүнийг хичээл зургахыг ер нь л хүсэж байна. Тэгж тохиролцоод Келвран театр хүрээд ирнэ. Тэгээ театр хүрээд ирэхэд маань театр бас аргагүй. Ер нь бол 20 настай хүний тарихтай 8-7 настай хүүхэд байгаа шүү дээ. Тийм болохоор очингууд нь ёслож ухтаад намайг Френтиа гэдгээ тэгээ өгтөж байгаа. Тэрийг нь харангуйтаа Келвер хүү ийм жоох хүүхэд ийм засч үтгэхтэй байна гэж бас байдаг. Нэрнгээсэл рулак буюу өвөөгийнх нь хэлсэн үнэн л юм байна да гэж ер нь бодоо сууж байна. Тэгээ дараагаар нь чи над номоо хавцнаас нь болоод авсан уу? Эсвэл өөр шалтгаантай юу гэдэг хэлсэн чи. Би энэ номыг жаахан л уншсан байгаа. Эзэнт гүрний өмнөд хэсэгт ам бүс нутагт шинэ хүмүүс цугларсан тухай өгүүлдэг юм л та. Тэгээд энэ номон дээр тэгж гардаг. Тийм үү, тэгвэл чи зохиолч нь хэн бэ? Яг хавцсан дээр нь Лофил гэд зохиолчийн нэр байна. Эхний бүлэг нь юуны тухай байна? Талаар бай. Лофив яаж өмнөд зүгийн хүмүүсийн талаарх зурглалыг сонсгосноор эхэлдэг. Түүний царай бүр бараагаад ирлээ шүү. Ягаад гэвэл мань хүн жоох хүүхдийг нь тоглоом болгож лам уншсан гэж бодсон. Тэгсэн чи томчуудын ч ойлгож чадхааргүй зүйлүүдийг ойлгоцсон байх ч гэж дотроо бодоод гайхаж байгаа байхгүй. Тэгэд энэ номыг уншихыг хүссэн бол би танд зээлж болно шүү гэд. Мань теач бас айгүй нохоос надтай. Тэгээд дараагаар нь юу болох талаар уншиж л байна гэдэг хэлсэж. Ном зээлэх асуултанд нь Келверийн би номыг аль үжиг уншсан. Чи жааж нь үргэлжлүүлж унш. Тэгээд дараагаар нь тэрийг номоо хэр гүнзгий ойлгосноос нь асуух гад Келверийн нохоо аргаар. Лорфигийн сонссон 3 зурглалын тухай чи сонссон тэр эрэгтэй юу, эмэгтэй юу? Лорфи эрэгтэй биш, эмэгтэй гэсэж. Өшөөгөөрөө гайхаж байгаа байхгүй. Ягаад гэвэл мань хүн өөрөө мэдээгүй заяа. Тэгсэн чинь яг өмнөх хүний яг номоо гаргаж ирээд за энэ өмнөх хүүгийн эхлэл хэсэгт дурддагцснаар бүтэн нэр нь Авена Лофил гэж байгаа байхгүй. Энэ нэр бол эмэгтэй эрдэмтний нэр. Гингүүд гэлс нөгөө нэг Келверийн чинь номыг булааж авч харангуут нэрээ тийм биш. Миний хүртэл анзаараагүй зүйлийг харсан. Энэ бүр үнэхээр сууд тухаантай хөвгтэй байна гэл. Тэгсэн чи гаалаахаа нөгөөдгийн сонсонгуудаа тэрч аваад үнсээл. Миний охин хамгийн шилдэг нь хамгийн ухаантай нь гээл. Келверийн хэсэг хугацааны дараагаар гарч яваад. За маргааш өглөө 9 цагаас хичээлтэй шүү. Хоцорваа гэж гараад ирж байгаа. Дотроо бодвол багш гэдэг альбом шилэг үнэхээр уйтгартай байсан. Би ажлаа сольдөг юм уу гэж бодоод байж. Тэгсэн чинь жаахан сонирхолтой болоод ирлээ шүү гэж дотроо бодвол. Келверийн явсны дараагаар аав нь сакс дүүрийн бариад өрөөд ирлээ. Өнөөдөр гадаа гоё байна. Хоёулаа гарч зугаалъя. Салхинд алхахыг. Чиний дуртай бэлуу чигмгүүдийг ч авцсан. Хоёулаа гарч сүудэрт ном уншицгаая. Хоёулаа омлын эмчээр ч гэсэн дайраад явъя. Хоёулаа тэнд очингуудаа чиний гарыг ч гэсэн дахиж үзүүлээ. Нэр эмчтэр орох үлээ. Тгий нэр энэ чи чинь дадлагч жимж байгаа юм чинь талентуулаад уулзъя. Аваа хоёлаа гадаа зугаалъя. Нэрээ юу тэ хоёлаа явцгаая гээл. Тэгэл мань хүн эмнэлэгтэр очлоо. Тэгээд очисон чинь нэг эмч байна. Тэгээд тэр нүү анх гарын үзсэн хөгшин эмч. Тэгээд тэрний дагалдагч гээд нэг шаргал үстэй эмч байгаа. Энэ бол ирээдүйн амар алдартай эмч юм байгаа. Тэрийг бол мэдж байгаа хүн бас л тавиагаа шүү дээ. Ганцаархтай ирээдүгөөс ирсэн эмч. Тэгээд бас мань хүн чинь хүүхэд идэг даваа талаа очингуудаа гэлс гүйж очингуудаа халаатнаас нь татаад би им эмчээр л эмчлүүлмээр байна гэж аав. Үгүй омел эмчээр эмчлүүлээ. Энэ омел эмчэнд биш гэж. Үгүй би зөвхөн эмчээр л эмчлүүлмээр байна. Тэгсэн чи омел юм чинь бяцхан хадагтай стресс дуртай байх шиг байна. Мэн эстер бол угаасаа тийм сайн эмчээ. Миний дагалдаа явж байгаа. Ирээдүйд маш мундаг эмч болно. Тийм болохоор би итгэлтэй байна. Түүгээр эмчлүүлж болно. Тэгээ эстер манай тягийн гарыг үзээд энэ тарахад өвдөж гин үү? Тэн тарахад өвдөж гин үү? Таны нэрийг эстра гэдэг юм уу? Ямар гоё нэр вэ? Манай хүн аминдаа сэтгэлийн татах гэдэг байгаа байхгүй юу? Ягаад гэвэл ирээдүй айгүй алдартай хүн бол. Манай аавыг харин гаалаахан гэдэг штэ. Аминдаа бас аавыгаа нийлүүлчихөө санаатай байна уугүй бас тэгж харагдаад байгаа маа санаа байж. Тэг эмчээр сурч байгааг лөө эмийн ургамлын судлаач юм уу? За. Тэг ямар төрлийн аятайхан юм бэ? Одоо настай эмчлүүлж юмараа наа. Танаар би эмчлүүлнэ. Тэгэл тантай ойрхон ер нь орж гарнаа гэдэг бодолтой. Тэгс чигт амар муухай уус мал гаргаад ирдэг байхгүй.
Тэрийг хараад манай анч зүрхээр өвчж. Тэгээд нэг муу хамттай гэдгээр алдартай байсан бол тийм болохоор хүмүүс нэг тэрийг уугаад байдаг. Тэгээд нэг им гашуун тосмоо нөлөө өндөртэй гэдэг үгний одоо үйлчлэл байгаа. Тэгс чи аав шоколадтай жигнэмэг гаргаж хэрвээ энийг уучих юм бол жам шоколадтай жигнэмэг өг юм аа. Тэгээд нэг жигнэмэг өгөөл. Янаас жоохон хөөрхөн хөнгөн үйл явдлуудаас энэ авдгаа өрнөөдөөс гоё гоод байгаамаа. Тэгсэн чинь нэг мэдсэн чи хажуугаар нь явсан чи Агнес гэдэг өрсөлдөгч гэр бүлийн сүх тэрэг өнгөрж байгаа харагдана. Тэгээ манай очиод гайхаад явнаа. Тэгээ дараагаар нь өвөн Кайлер гэдэг нөгөө нэг багштай Ньюмерээс зогсож байна. Манай ач өхөн нэг шалгаж үзв ямаршгүй таны юу гэж илэрхийлэхийг ойлгохгүй байна гэх юм. Үнэхээр ухаантай. Харин таны урмыг бол хуглахгүй гэдэгт итгэлтэй байна гээл хоорондоо ярилцаал. Тэрний ухаантайг нь гайхаад байгаа байхгүй юу? Тэгээд тэр нь сургалтын дээд зэрэглэлийн аргыг би заанаа. Тэрэн дээр нь ашигтай. Энэ бяцхан хадагтай бол өөрийнх авьяас чадрыг нуусан байна. Тэгийг бол юм ухаантай бол байхгүй. Авьяасаа нуух гэж юу гэсэн үг юм бэ гэдэг. Одоо өөр гайхаад бяцхан хог нь тэгж чадна гэж юу? Авьяасаа нууна гэж юу гэдэг. Эрхмэтэн дахиад хугацаа байгаа. Өөрийгөө бүү яаруулаарэ гэдэг одоо ягаад гэвэл дараагийн залгамжлагч байгаа шүү гэдгийг зөв ойлгуулад тойрон утгаар яриад манай хүн ч бас ухаантай юм болохоор тэгээд байгаамаа. Тэгээ яриа яг дуусаад байж итэл виз гаднаас таалга төшөөд аваа би ирлээ. Дрик бүлгэн ирчихлээ гэдэг. Дрик гэдэг нь Агнес гэдэг нөө гэр бүлийн тэргүүн өдөртөө нэг тийм бүлгэн байдаг байхгүй юу. Тэгээд тэр виз Агнес гэр бүлийн тэргүү хоёр зүгтаа орж ирээд ярьсан зүйл нь Ламбарди болон Агнес гэр бүл нийлээд нэг бизнес эрхлэе гэдэг тухай ярьсан баг юм аа. Энэ ямар бизнес вэ гэвэл хотын зүүн бүс. Тэр чигээр нь хангах нэхэмлийн тийм бизнес эрхлэе гэсэн санаа тавьсан байгаа. Тэгээд энийг нь болонгуудаа маань Керегон энийг сонсонгуудаа энэ ямарч бүтчлгүй санаа байна да гэж дотроо бодоод тэгсэн чи угаасаа нэг язгууртын болохоор мань виз зөв мөнгөнд төлбөрөд өссөн мөнгө яаж олохыг хэцүү ойлгоогүй болохоор айгүй амархан шийдэх гээд зүгээр нөгөө нэг хатны аав нь болохоор нь илүү нөө хааны удмынхантай ойрхон болъё гэдэг санаа талаар ажиллаад байгаа гэдэг нь илүү болно энэ дээр. Манай тэр Кереген болонгуудаа эднэр бүр амар даварцсан. Агнес гэр бүл гаргаж байгаа бүх мөнгөний Ламбардыгаар гаргах гад. Тэгээ дээр нь нэмээд Агнес болон юу хоёрын орох мөнгө нь Ламбардыгаас зээл авч гаргая гэдэг санаа гаргаад байгаа байхгүй. Виз болонгуудаа тэрэнд нь хөөрөөл ягаад тэгвэл бас эхнэрийнх нь авгах буюу хатны үеэлтэй мань виз суудсан болохоор тэгээд байгаа. Харин аав нь олонгуудаа хүүдээ нэг ганц удаа итгэл хүлээл гэж үзье гэж бодоод ямар бизнес явах нь уу, юу болох нь уу, за юунд хүрэх нь үү гэдгийг нэг шалгах гад. Тэгээ манай Керриген болонгуудаа энэнийг бол хамгийн их эсэргүүцээд байгаа. Харин мань виз болонгуудаа Керригэнийг эсэргүүцээд байгаа амар уурлаад энэ гэр эзэн хинбэ мэн бэ. Тэгсэн чинь мань Рулак болонгуудаа ямар нэгэн зүйл баталгаа хэрэгтэй. Би яах вэ чамд итгэж байна. Чи өөртөө итгэлтэй байна уу гэд. Тэгээ дараагаар нь мань Керриген ярьсараа байгаад ямар нэгэн тийм үйлдвэрлэхэд гаргаж ирэх бит баталгаа нэгдэг. Тэгээ тэрийг нь ч гэсэн 7 хоногийн дараагаар авчирчихөр болдгоо. Бас арай гайгүй зөөлрүүлсэн зүйлээсэн. Гэхдээ виз бол үнэхээр тэнэг болохоор энийг ойлгохгүй зүгээр л тэдэнд тархиа ихнэртэй тархиа угаалгах чад амьдраад байгаа байхгүй. За нөгөө хэд ч гараад яваад өглөө. Тэгээ мань Керриген Рулак буюу гэр бүлийн тэргүүн тандж хэлээ. Та үнэхээр энэ бизнес явна гэж бодож байна уу гэсэн чинь. Шанет хэрвээ энэ бизнес санаа гаргасан бол яах байсан бэ гэж. Шанет гэдэг нь хамгийн том охин буюу хамгийн ухаалаг нь тэр гэрийг өдөрдөж явах боломжтой юм байсан. Тэнгүүтээ мань Керриген өөдөөс нэг гэж хэлдэг. Хэрвээ Шанет авахаа байсан бол хизээч ийм тохиолдол гаргахгүй байсан. Рулак үнэн шүү. Тэгж гарахгүй байсан үнэн хэцүү юм да. Нэгдүгээр хүн минь хитрхи хийсвэр, хоёрдугаар хүн минь үнэхээр тос нэмэргүй, гуравдугаар хүн минь ямар нэгэн зүйл хийх зориггүй. Тэгээд дөрөвт Шанет. Шанет хамгийн тохиромжтой байж магадгүй. Гэхдээ түүний нөхөрт би итгэдэггүй. Зөвхөн би ажиглаж л байгаа. Тэргүүний хувьд угсаа залгамжлалын төлөөх тулаанд оролцохгүй байх ёстой гэсэн төрөмтэй. Тиймээс би боломжийг шударгаар хуваарлах ёстой. Ингэснээр би ямар нэг юм хийх гэж оролдож байгаа хэн нэгэнд ядаж анхаарал хандуулах хэрэгтэй шүү дээ. Энийг ч бас шалгалт гэж бодцгоё. Агнес дува визийн хоорондох хилцээр амжилттай болох нь эсвэл үгүй юу? Тэгээд дэржитэл гинт Керриген саяхан л та Френтиагийн талаар л их хүлээцтэй байсан да. Та ерэн дээр юм ярихгүй мүү? Тэр хүүхэд ухаалаг гэдэг нь үнэн ч хараахан түүний бүрэн авьяас чадварыг тодорхойлоогүй байна. Бас үнэхээр жаахан байна. Аргагүй дээ 7 настай хүүхдэд яаж гэр бүл өдөртөл нэг толгоонд нь буугав. За тэгээд харчлаа тэр хүүхд дөнгөж үнэлгээний самбар дээр гараад ирж байгаа л нэг хэлбэр. Гэт энэ яриад байж итэл мань Френтиа хичээлд сурахаар эхлээд очиноо. Тэгээ очисон чинь хоёр ихэр нэг цагаан өстэй хүүгүүд, нэг охин, тэгээ нөгөө улаан өстэй, нэг нь визийн хүү, нөгөөх нь хоёрдугаар ахын хүүхд.
бас байдаг байгаа. Тэгээ дөнгөж ороод ирвүүг нөө визийн хүү Блексаар шүтэрлэл хөө чи яагаад энд байгаа юм гэл. Тэгсэн чи өөдөөс нь яагаад энд байж болохгүй гэж одооноос би өнөөдөр хичээл үзэж байгаа гэл. Бодлаа надтай адилхан хичээл цуuna гинэ гэл өөдөөс нь өрлөө тэгс. Тийм ээ өвөө над зөвшөөрөл өгсөн. Өөдөөс нь худалч чам шиг худалч хүн гэж байхгүй гэл. Хоорондоо муудалцал. Хүүхдүүдийн зад хоорондох муудалцаа болоо гэж. Тэгээ хоёр ихэр гинт гарч ирэн Френтиа чи ирч гисэн үү гэл. Тэгсэн чинь нэг юм гайхалтай байгаа нь Глю Мирион гэд нөгөө хоёр нь өмнөх амьдралд түнд нэг ч удаа тусалж байгаагүй. Тэнд нэг ч удаа анхаарал хандуулж байгаагүй болж тараад. Өмнө нь ингээл задуулаад нүдүүлээл тийм ээ байж байгаад анхаардаггүйсэн мөлс энэ амьдралд нь гинт гарч ирэл анхаарал тавиад эхлэхээр сүн гайхчихл тараа л та. Тэгээл гайхсан чигээрээ байгаад хоорондоо жоо юм жижиг юм яриад л байжсэн чинь удахгүй Каригийн эрхэн буюу нөө багш нь ороод ирнэ. Тэгээ орж ирсэнийхаа дараагаар бөөндөө өнөөдрийн хичээлдээ орё гэж яриад байсан чи. Нэг Гүлион Мөрийн хоёр чи мань тягийн хоёр талд нь сууц. Бүр мань чи мөрд байнгын ингээд цогтно байсан. Өмнө нь нөгөө нэг зодуулдаг байхад тоодгүй байсан гэд би яриад байсан шүү дээ. Одоо тэрний эсцэн одохгүй гарна одоо. Тэгээд манийг чаг суугаа байж итэл хажуугаар нүсээр нь тоглож моглоо л манай хоёр ч сайхан хоёр гараа. Тэгээл хажууд нь зоол. Тэг визийн хүү Блексаас тэр болж өстой сайхан гараа гэдлээ. Хичээл болж байгаа нь унтаал. Тэр бол ямар ч ирээдүйг хүн гэж тийм л байна гэлж байгаа юм шүү дээ. Тэгээд тэр хичээл орж ягаад ганц томоотой суугаад хичээлээ үзэж байгаа тяал байгаа. Тэгээ тийм болохоор тяаг л ганц анхаарч байгаа. Тэгээд бөөндөө хичээлээ давтаад байж итэл нөгөө хэд нь хажууд нь цаг цуг сууж ийсэн хоёр ихэр мэхэр унтаад. Тэгээ мань үнлөө анхаарат байгааг нь ойлгонгуудаа тэгвэл би илүү их анхаарал хандуулж суух хэрэгтэй юм байна. Тэгвэл илүү надад анхаарал хандах юм байна. Тэгэл хичээлээ үзээд байж байгаа дуусаад. За өнөөдрийн хичээл дууслаа. Тэгвэл өнөөдөр тус бүрт чинь даалгавар өгнө гэв. Ямар даалгавар вэ гэд. Айгу өөрөө охин бас байлаа хажууд нь тягаас гадна. Тэр хэний өвтвэ гэвэл нөгөө Блексаас ихчин юм бэлээ. Тэгээ яг нөгөө визийн охин тэгтээ бол визээс төрсөн гэхтэл хамаагүй хөөрхөн тэгээс хамаагүй ухаалаг өгтлээ л дээ. Тэгээд бүүнд нь ямар даалгавар өгсөн бэ гэсэн чинь дараа 7 хоногт энэ хичээлийн өмнө энийг дуусгасан байх хэрэгтэй гэд бүгдэнд нь мод өгдөг. Энэ маш бат бүх хурдан нөгөө ургадаг маш бат бүх мод байдаг юм л тэвдэ яриамаар алдартай. Нэг тийм манайхаар л хар мод юм уу та тийм модоо өгөөд тэгээд гэрийн даалгавар бол энэ модыг ямар ч төрлөөр ямар ч зүйл хийгээд чамаагүй зар. Тэгээд ямар ч зүгээр зарсан ч болно, илүү нэмүрдэг хийгээд илүү гоё болгоод зарсан ч болно. Та нар яаж хийгээд энийг зар гэдэг шийдвэр гаргаад. За мод зарахтаа ямар ашиг хамаатай вэ гэвэл хамгийн гол нь ашиг. Тэгээд хүн нөөдгөө шатаан уу, цавч нүү тийм ээ. Тэр нь ямар ч хамаагүй гэд тийм даалгавар өгдөг байгаа. Тэгсэн чинь нөө бүгд нь өөрсдөө яг юу их ойлгохгүй байж итэл нөө мань визийн охин болонгуудаа багшаа энэ модыг гэрлүүгээ авч явах юм уу гэдгсэн. Үгүй би зүгээр нөө нэг жишээ болгож танад хэлж байгаа юм. Та нарын гэрлүүж хүргээд өгч нэгэд. Нугаас энэ жоохон өгтөж тэрийг яаж дэлгэвтэй. Тэгэл байж итл хойно визийн хүү Блексаас би наадыг ч хүсэхгүй нь ягаад би ийм зүйл хийх ёстой гэж. Угаасаа мөнгөтэй харьцах ямар ч ажил их жирий. Нэг муу зүйл зарахын тулд би яагаад өөрийнхөө бие хөдөлгөх ёстой гэж. Жинхэнэ нөгөө нэг 2 дугаар үеийн язгууртны зан гаргаж байгаа юм да. Одоо нөгөө язгууртнууд бол угаасаа тийм мөнгө төгрөгийг нэгт тийм боддгоо. Тэгсэн мөртөөс мөнгө илүү чухал гэдгийг ойлгодоггүй. Тийм сонио хүмүүс байдаг л да. Тэнгүүтээ дараагаар нь тэр Блексаар дургуцаад ангуут нь. За тэгвэл яаж ч чадахгүй нэ. Блексаарт эрхмийг унсаан гэд рулак эрхэмд хэлье гэдэг ч байгаа. Өвөөд нь ховлнаа л гэсэн. Шууд ховлогдно гэдэг чинь тэр нь ирээдүйд хийх зүйлээс нэгээд хумлагж гинаа л гэсэн. Тэгэхээр унахаа яагаад унж байгаа ингээд нөө Блексаар уурлаад тэгээд бүх хий зүйлүүдийг зараад төлбөрийг авах болно шүү гэд тэм шийдвэр гаргасан. Тэгээд бусд нь бүгд өөр аргаар боддог гэсэн чинь манай тяал ганцаарх нарай нөө том ухаалаг юм болохоор дотроо бодож байгаа байхгүй юу. Энийг хараад амархан харагдаж байж магадгүй ч зүгээр амархан асуудал энэ бол биш ээ. Тэрүүгээр нь модоор нь сандал эсвэл ширээ халбах сэрээч хийж болно. Эсвэл гоёлын зургийн жааз ч хийсэн болно гэж бодож байгаад миний хамгийн боломжтой зүйл бол эд зүйлийнхээ үүнээс илүү үнэтэй болгох юм аа гэж ойлгоод тэр ганц цэнч байхгүй бүр санхүүгийн алдагдлаар шаналлах магадaltaй болоод байгааг ойлгож байгаа байхгүй юу. Тийм болохоор манай хүн чинь бодсон ч өмнө нөгөө нэг гэр бүлийн сүлдэн дэлхийн мод гэдээ би анх хэлсэн шүү дээ. Тэгээ тэр дэлхийн модоор мань хүн сэлбэр хийсэн үний тухай санаж байгаа байхгүй юу. Тийм л ухаалаг юм да. Тэгээд баяртай багшаа гэж хэлээл гяс хар урдаараа гарч гүгээд аавынхаа өрөөгний
хаалгыг цөм өшгөлж орвол ааваа гэж тэрж байгаа. Аваа үнэхээр хөвгөлтэй байсан гэл. Тэнгүүт аваа та завгүй байна уу гэж үгүй чамд бол байнгын завтай гэсэн. Та даашны чинь зураг зурж байгаа юм уу? Та үнэхээр сайн зурх юм аа. Тэгвэл над нэг зураг зураад өгч болох уу? Зураг гинэ. Хайр төхөндөө юу ч зурж өгч чаддсан шүү дээ. Мод бамт нөө хөөр эмээгийн зургийг зураад өгч өгч. Эмээгийн зураг тийм ээ эмээгийн зургийг зураад өгч. Хэрвээ чи эмээгийн зургийг хармаар байгаа бол хөргийг хожоод арчиж болно шүү дээ. Эмээгийн царай нь хитрхи хүүтэн байсан. Тэрнээс илүүтэй инээмсэглэлснийг хармаар байна. Эмээ таны ээж юм чинь таны санаж байгаа төрхийг хармаар байна да аав минь. Өө тийм үү? За ойлоо зураад өгье. Нэрээ эмээ ямар хүн байсан бэ? Нилээн сайхан сэтгэлтэй хүн байсан. Үнэхээр түүнийг сайн зуржээ. Би харж байгаагүй ч хэлээ. Яг л бодит мэт харагдчих. Аваа би гарч тоглолцоод ирья. Удахгүй ирнэ. Тэгээ болгоомжтой байгаарай. Битгий унчаарай. Би ундаг наснаас өнгөрсөө гэж хэлээл баах. Шууд чулуунд бүдрээл ончиж. Маний хүн хаашаа явсан бэ гэвэл тосгонлог үүсэн. Уг нь 11-наас хүрээгүй бол тосгон ордны харшаас гэр гарах хориотой л байдаг л та. Тэгээ нэж тогтмол үйлчлэгч нараас ялгаатай энэ хүмүүсийн харшаас гарч хүмүүний амьдрал ямар байдгийг сонирхоод явж их ч бас сонирхолтой л байгаа л та. За миний хайж байгаа хүн хаана байна? Бүх талаар бүх хүмүүсээс асуух хэрэгтэй юу? Яа би сая унахта өмнө нь унагсан гинтээсэн гарн дээр онцглаа жоохон өвдөжл байна да. Энэ худаг байна. Дээр нь жоохон гişгээ тараат. Юу хийж явж байгаа хөвгтвэ? Худаглуу хамаагүй тоглож болохгүй. Ээж аав чинь худагтай ойрхон тоглож болохгүй гэж хэлээгүй мүү? Альфио жан. Нөгөө алдарт сэлбэрч 30 наснда мэрэгчлээ эхлүүлсэн ч анхандаа мужаан байсан тэрээр Ломбарди түүний авьяасыг олж харснаар сэлбэрийн анхны уран бүтээлээ Ломбардиг ирүүл дөргөн барьсан. Тэр бол дэлхийн мод. Бурхан минь ганцхан хүнийг бүтээсэн гэх. Бурхан минь ганцхан хүн үнийг бүтээсэн гэхэд хин ч итгэхгүй байлаа. Дэндүү нарийн хийслэлтэй. Багаар одоход 20 жилийн хөдөлмөр гэж бүх хүмүүс ярьж байсан. Олон тооны модыг нарийнчлан хийсэн тэр агуу модыг хийсэн хүн бол миний өмнө байгаа хүн гэж үү? Альфожа. Гадаа тоглож байхад битгийс эхлэхгүй тэрэ. Чамайг өмнө нь харж байгаагүй юм байна. Намайг Френтиа гэдэг. Френтиа ойроос харсан чинь үс арьс цэвэрхэн гутал хувцс үнтэй харагдаж байна. Уушлаарай. Асуудал төрсөн дуушлаарай. Үнэхээр уушлаарай авахаа. Уушлалтгүй хэрэггүй. Болсон зүйл үнэндээ миний буруу байсан шүү дээ. Таах хэрэггүй. Чи Альфено юу? Тийм ээ мөн. Гэхдээ та яаж миний нэрийг мэддэг вүлээ? Альфено Сэлбри ихтэй маш сайн гэж олон хүмүүс ярьж байгааг сонссон. Тэр бол мод сэлж хүүхдүүдэд тоглоом болгож зардаг төдийл юм. Би тийм сайн юм шээ. Сэлбэр зараад мөнгө олж байна гэдэг чинь л аль хэдийн мэрэгжлийн хүн гэсэн үг шүү дээ. Хийцэн зүйл чинь үн цэнтэй байгаа учраас л хүмүүс мөнгө төлж байна гэсэн үг. Надад чиний тусламж хэрэгтэй байна. Зураг нь байвал хүний царайг сэлж чадах уу? Энэ үрээд эхний парт дуслаа. Манай Френтиа үнтэй сэлбэр авч багшаасаа магтаал сонсч чадах болов? Аавынх нь өвчин эдгэрэх болов? Ирээдүйд болох хоёрдугаар унтайж түүнтэй найзлах болов? Тэр гэр бүлийнхээ хувь заяаг өөрчилж өөрөө гэр бүлийн тэргүүн болж гэр бүлээ аварч чадах болов гэх мэт асуултуудыг дараагийн партад үлдээе. Лайк сапа сайн дараадах юм бол дараагийн партууд тун утахгүй.